Ерөнхийдөө зөв шийдвэрлэлтэй. Өнөөдөр яг нийгмийн тулгамдсан асуудал байхгүй юу. Бүхгүй ерөнхийдөө зээлтэй. Би яг хэрэглээний зээл бол байхгүй. Тэгэхдээ одоо зээлтэй. Өнөөдөр өнөөдөр бизнесийн байгууллага хуваар хөлбөмбөр эрхэлдэг улсууд бүртэр өнөөдөр яг зээлийн иргэн төлөлт гэдэг аягүй чухал байгаа. Тэн дээр бол зээлийн хүүгийн тодорхой хугацаагаар сонгож байгаа бол хамгийн чухал. Зөвлөл гэж харж байна. Мэдээж хэрэгтэй шүү дээ. 3 сар төлөхийг 3 сараар хойшлуулж байгаа юм уу? Яг л зүгээр л юм л та. Ерөнхийдөө бол зөв гэж бодож байна. Яг тэгэхээр ганц Монгол биш дэлхийн нийтээр энэ коронавирус гэдэг аюулт өвчин гарчаад байна шүү дээ. Тийм учраас одоо энэ жижиг дунд үйлдвэр хийдэг, бизнес хийдэг одоо бүхэл төрлийн одоо төр болон хувийн хвшилт ажиллаж байгаа бүх хүмүүс цалингаас цалин, зээлнээс зээлийн хооронд байгаа учраас энэ бол маш том зөв шийдвэр. Энийг төр зур өшөө 2, 3 битгэл 4, 5 сараач хойшлуулахад нэг буруудах юм байхгүй. Тэгтээ дөрвөө засаг нь аягүй их мөнгөтэй, газрын дороо маш их баялагтай, 4-5 7 тэр хишиг хувь хүртэнэ гэдэг энэ сумын зурмаар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөнгнөөс энэ одоо төсвийн байгууллагын ажилчдын цалин байлаг шууд тарах хэрэгтэй. Хүн болгонд 96 мянган заас гэдэг тэрийг бол тараас зүгээр салхинд хийсгэн орно. Наадах чи аягүй том зөв бодол гэж би бодож хувьдаа бол. Гэхдээ ер нь тэгэл бусад одоо орнууд ямар бодлого ирж байна. Манайч гэсэн юугаараа дутуу тэрийг байх л хэрэгтэй шүү дээ. Угаасаа ард иргэд ямар амьдралтай байгаа вэ? Нуруунд дээр юу үрж байгаа вэ? Тэрийг бас бодолцоод хэрэгтэй. Одоо тэгээд энэ өвчин энэ вирус нь гайгүй шүлээвэл тэгээд эдийн засгийн хямрал нь гайгүй л одоо болно шүү дээ. Ер нь өрөөгөөтэй л гэж бодож шүү дээ. Яг хэрэглээний зээлтэй одоо энэ үед одоо болж байна гэсэн. Маш зөв шийдвэр байна. Ямар ч нэг буцаагаад өгөхгүйгээр одоо зарсаах шиг байна шүү дээ. Одоо хэрэгтэй хүмүүст бас хэрэгтэй л байх та шаардлагатай. Би болохоор яг зээлгүй болохоор нэг сайн ойлголтгүй л байна л да. Ер нь хэрэгтэй л гэж бодож тийм. Одоо энэ юу одоо машин дэргэний зээл орно гэсэн үг үү? Тэгвэл дэмжиж шүү дээ. Тэгээ өөр өгөөжтэй гэсэн үг. Өгөөжтэй л байх та. Тэгээ ийм үед чинь бүх хүмүүс л одоо өрх айлууд чинь бүгдээр л орлохгүй болцсон шүү дээ. Өөдгөл маш зөв шийдвэр авч байна. Тэгээ бас жоохон удажж ойргол нэлээд удаан гаргалаа шүү дээ. Энэ хооронд ч бас хүмүүсийн амьдрал нэлээд өвөтөл шүү дээ.